За сайн байцгаана уу? Энэ 7 хоногийн олон дуудлын шууган дотроос нэг шууганыг онцолж авлаа. За энэ шууган бол яг ч бас энэ 7 хоногт өрнөсөн юм биш. Өнгөрсөн 5 дахь өдөр одоо Монгол Улсын ерөнхий сайд маань бол нэр бүхий улсын хурлын эмэгтэй гишүүнтэй бол одоо энэ дээрээс те судал дээрээс бол маш эвгүй харьцсан. За энэ харилцаанаас үүдээд ерөөсө 7 хоногт 2 удаа болдог улсын хурлын нэгдсэн чуулган буюу одоо 4 дахь 5 дахь болдог нэгдсэн чуулганыг бол Ардчилсан намынхан бойкотлсон. За ерөнхий сайдыг бол улсын хурлын гишүүн одоо Баярмаагаас бол аль биесээр уучлахгүй гэдэг ийм маргаа өрнөө. За ингээд энэ нь бол эцэстээ олон намууд санал бодлоо илэрхийлсэн. За сүүлдээ энэ улсын хурл одоо ер нь эрцтэй эрцгүй ингээ байж идэг. Энэ улсын хурлын даргач эрцээ бүрдүүлж чаддгүй юм шүү. За сүүлдээ бол энэ 126 болгож нэмсэн чи идэр чин бүр сахил хүртээ шалдордог гэчээр одоо бүр ажил дээрээ ч ирэхэ боллоо гэдэг ингээд ийм том маргааны учир одоо учиг тэндээс эхэлжээ. За мэдээж энэ бол өнгөц зүйл бол цаагаараа маш том асуудал байгаа. За гэхдээ энэ асуудлыг хоёр тал юу гэж ярьсан, юу гэж одоо санал үнэлэлт дэвшүүлсэн. За тэгээ ер нь эцэстээ яагаад ийм байдалд орчод байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ энэ удаагийнхаа Монгол Орсын юу наа гэдэг контентоор ярилцгаая. За нэгдүгürt бол та бүхэн ингээд ерөнхийдөө явцыг бол мэдж байгаа. Баярмаа гүшүүн бол одоо ингээд ерөнхий сайдаас бол асуулт асуусан. За энэ ус орончны амьдрал хууль юм бол болохгүй байгаа юм шүү. Тэ за тэгээд та ер нь ингээд нэг вакуумжаад тэндээ ингээд ерөөсөө мэдгэн болчиход байгаа юм шүү гэдэг нэг юм асуудлыг дэвшүүлсэн. За ерөнхий сайд бол одоо баяр цогт гишүүний асуултанд хариулъя гэж байгаад за тэгээд одоо юуийнэ тэрэ за одоо бараг залуучууд та нар бараг хэн нэгэн ингээд улс төрд ажиллагаа болцсон үний гаруул болж ингэж ярьдаг явахаа ингээд болоорой гэдэг тийм. За эндээс нэг хоёр марзан зүйл үүсэж байгаа. За нэгдүгээр асуудал бол мэдээж одоо ерөнхий сайд хүн одоо улсын хурлын гишүүний асуултанд элдв юмд ингэж хариулах ёстой юм ингэж ус төржлөө гэж хэлээд байгаа юм тий. За гэтэл нөгөө нэг үндсэн хуулийн янз бүрийн засаглалын тогтолцоо элдв юмараа бол уул нөгөө хууль тогтоох байгууллага гэдэг чинь төрийн эрх барихтай эд байгууллага. За гүйцэтгэх засаглал буюу хуулийг хэрэгжүүлэх ёстой нөгөө засгийн газар чинь бол ажил элдв юм бол тэнд тайлагнах ингэж явах ёстой асуудал байдаг. За гэтэл ийм байдал алдагдаад байгаа юм шүү. Ингээд улсын хурлын гишүүн асуухлаар энийг ингэж янз бүр болгож ингэж ярьдаг тий. Ингээ хүсснээрээ хариулдаг, асуултыг сонгож хариулдаг, дургуун хүрхгүй хүрхээр ингээ хариулдаггүй байх юм шүү гэдэг нэг асуудал. За хоёрдугаар асуудал нь болохоор үгүй Баярмаа гишүүч одоо ерөнхий сайдад тэгж залуу малуу гэж хилүүлэхээр настай хүү юм уу гэдэг асуудал дараа нь үссэн тий. Ерөөсөө яг тэрний дараа Баярмаа гишүү өдр бол ингээ мэдээлэл хийсэн. Гэхдээ гэтэл одоо ингээд нас намгийн хотод Баярмаа гишүүчтэй 50 гараа явцсан ийм үе юм байна одоо залуу харагдаж байгаа боловч тийм үү. За нөгөө оюун эрдэм байна бол одоо ч 80 оны юм билүү те. Тэгэхээр чи нэг 40 хэдтэй ямар ч байсан баг 10 дүү шахуу ч юм уу. За тэгээ өөрөөсөө ахмад хүн. За дээрээс нь тэгээд эмэгтэй хүн лөө одоо ингэж харьцах те. За тэгээд тэр үнийг бол одоо нийтгүй баг баяр цогттой нь үе юм шүү Баярмаа гишүүч. Ийм хүний одоо гар хөл күгэлтэй мэтэр ингэж ярих тэ за элбэг дөржөөс болохгүй байх гэж ярьдаг байсан бол одоо ингээ магадгүй баяр цогт нэмэгдэж байгаа мөдр гэсэн юм эсрэг аргументууд гарч ирсэн. За тэгээд энэ үйл явц бол ингээ өнгөрсөн 7 хоног дамнаад за энэ 7 хоног руу орж ирээд за тэгээд өчигдрийн буюу 4 дахь өдрийн тэ нөгөө улсын хурлын нэгдсэн хуралдаан болохоос өмнө бол Ардчилсан намынхан болгүй одоо болоо энэ засаглалынхаа зарчим элдв юмараа ч гэсэн яах ёстой. Манай одоо ерөнхий сайд бол Баярмаа гишүүнээс уучлахгүй бол бид нар бол улсын хурлын чуулгад суухгүй гэсэн ийм бойкотыг гэдэг юм уу нэг төрлийн нэг ийм асуулга юмыг бол тавьсан. За энэ бол сонгодог улс төрийн одоо арга мөн үгүй мөн одоо өссөн үр дүн элдв юмд орох гэж ингэж оролддог. За гэтэл өчигдлөө өнөөдрөөс бол одоо Ардын намын зарим гишүүд за тэр бүхэл одоо улсын хурлын дарга хүртэл бол Ардчилсан намынхныг одоо буруутгаж тэ энэ бол хоёр хувийн хоорондын асуудал гэсэн маягийн мессежийг л түгэх гэж их оролдож байна. Хэд хэдэн гишүүн бол энэ бол хоёр хүний хоорондын асуудал шүү дээ. Та нар болооч хотлоо ингэж одоо улсын хурлаа бойкотлж энэ чухал асуудлууд хэлцэх гэж яхад тэ. За жишээ нь хүний эрхийн үндэсний хорооны тайлаа орж ирсэн. За тэгэл зээлийн эрхийн тухай эдэргээл хэд хэдэн чухал хуулиуд орж ирэх гэжээтэл энийг та нар хэлцэхгүй инглээ гэдэг асуудал тавьсан. За гэтэл нөгөө талд бол Ардчилсан намынх юу гэж эсрэг зүйл ярьсан бөхлөр. Үгүй энэ бол хоёр гишүүний хоорондын хувийн асуудал ерөөсөө биш ээ. Энэ бол ерөөсөө зарчим алдагдчихлаа. Та нарын наад засагчин тэ улсын хурлынхаа толгой дээр гараа суучлаа. Өөрөөр хэлэх юм бол ямар асуудал тавиад байгаа вэ гэхээр
нөгөө үндсэн хуулийн зарчмаа та нар нүлэмж байгаагаа хоёр гишүүний хоорондын асуудал болгож яриад байх юм а. Ердөөсөө ийм зүйл байхгүй штэ гэдэг юм тавьсан. Үнэхээр энэ ярианы ихэнд хэлж байгаа шиг тийм Монгол улсын үндсэн хуулиар бол засгийн эрхийг барих дэд байгууллага бол улсын хурал. За тийм учраас улсын хурал засгийн газар бол ажлаа тайлгнаж тийм ийм репорт маягийн хэлээр ярьж явж явах хэвээр за асуулгах ч гэж өрнүүлж явах хэвээр. За энэ хэлэлцэг маргаанаас өмнө бол ардчилсан намын гишүүн Тэмүүжин бол хэдэн 7 хоногийн өмнө бол ямар асуудал яриад байсан бэ гэхээр одоо улсын хурлын чуулганд орохдоо ерөнхийдөө бол тэнд тусдаа нэг юм өндөр суудлын дээр суугаад тий ингээд даргын дээрээс маягаар ингэж харьцаж яриад байдаг. За энэ байдлыг бойлуулъя. За хоёрт бол энэ улсын хуралд мэдээллийн цаг гэж хэлж байгаа боловч өөрөө сонгож мэдээллээ сонгож асуултаа сонгож хариулдаг нэг ийм зүгээр дүр хэрсэн байдалтай байдаг энэ байдлыг бойлуулъя. За харин тэрний оронд бол улсын хурлын танхимдах ерөнхий сайдын суудлыг бол улсын хурлын гишүүд дотор нь оруулж ирье. Дээрээс нь улсын хурлын гишүүдийн засгийн газрын тэргүүний чинь байцаадаг асуудаг ийм шинж рүү орё гэдэг яасан зүйлийг бол ярьж ийсэн. За тэгээд энэ байдлаараа ардчилсан намын гишүүд бол эргээд хандсан. За хоёрдугаарт нэг зүйлийг бол ардчилсан намын гишүүд хэлсэн үгээр үгүй манай бүлгийнхэн наад уралдааны танхимд орж ирж суухгүй ийм байлаа ч гэсэн та нар гишүүдэд авчираа суулгаад 60 хэдэн гишүүдэд авчир суулгаад ингээд яаж байгаа чи хаана байгаа юм бэ? Танай гишүүд байдгүй штэ гэдэг ингээд хоосон зургууд постлоод гисэн. За тэгээд янз бүрийн мэдээллийн сайтууд сэтгүүлчнэр ч гэсэн үгүй ардчилсан намынхан байхгүй ч гэсэн тэгвэл засаг тамтарсан хүн намынхан чи хаавгаа. За нөгөө иргэний зөрөг ногоо намынхан чи хаана. Нөгөө үндэсний үйлчлэг гэж байгаа нь. За тэдрийгээ болий гэхэд танаа намын нөгөө үнэмлэхүү олон гишүүд чи хаана байгаа юм ба алга ба штэ ингээл байнга ингэ сууж идэг үсттэй. Та ардчилсан намтай намгүй та нарыг нэрцэн бүрдүүлчих болно штэ. Битээ худлаа яриад гэсэн ийм мессежүүдийг ч гэсэн ингэ шидэлж байна. За ингээд энэ байдал одоо юунд өрөх юм бол бүүмэд ямар ч байсан өчигдөр өнөөдрийн ардчилсан намын зүгээс хийсэн мэдээлэл бол нэлээд хатуу байр суурин дээрээ байна. За хэрвээ ерөнхий сайд ингээ өөрчлөлт гуйхгүй гэж үзэж байгаа бол ирэх одоо нэгд өдрөө бол ардчилсан нам бүлгийн хурлаараа оролдоод дараагийн ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярилцъя гэдэг чинь. За окей. Энэ одоо зүгээр ингээ хоёр гишүүний хоорондын толголцоо маргаа юм уу? За эсвэл ерөнхий сайдын хэлж байгаа шиг баяр зүгт гэдэг хүний Google-тэй болсон Баярмаа гэдэг хүн ерөнхий сайдыг ингээд тий байнга ноолоод ингээд элдвүүнийгээр нь гоочлоод байд юм уу. За мэдээж энэ бол ийм бишээ гэж би хувьдаа үзэж байна. За тийм ч байх боломжгүй. За Баярмаа гишүүнийг бол ерөнхий сайд олзолж авч дайрдаг нь бол нэгдүгürt мэдээж хүүстэй холбоотой зөөлчилж байгаа. За хоёрдугаарт бол нөгөө Лодой самбуу гишүүний засгийн газрыг огцруулах бичиг дээр бол хамгийн түрүүнд гар үсэг зурсан тий 3 гишүүний одоо нэг. За тийм учраас олзолж авч байгаа гэж би бол хувьдаа үзэж байгаа. За яагаад ерөнхий сайд энэ байдалд илүүдс ингэж байгаа юм бэ тэгэхээр Баярмаа гишүүнд бас нэг valid аргумент бол байгаа. Энэ бол өнгөрсөн 19 20 23 онд хийсэн үндсэн хуулийн өөрчлөлтөөр нөгөө сонгодог парламентын засаг гэж юмыг байгуулах гэж байгаа гэж манай янз бүрийн хуульчнар бол Сүрхий ардын намын талд ажиллаж гүйж энэ өөрчлөлтийг хийсэн. За тэгээ үр дүнд нь бол өнөөх парламентын чин дээр үндсэн хуулиар олгогдсон тий төрийн эрх барих дээд байгууллагын чин дээр засгийн газар гэж юм чинь тэр дундаа засгийн газрын тэргүүн нэг аваачаад залчихсан юм аа. За энийг ойлгоё мэдье гэх юм бол та нар одоо Монгол Улсын их сургуулийн профессор Илмүх Эрдэнэ гэдэг хүний Монголын намын ус гэдэг номыг уншаарай. За би номын линк хэлдэг юмыг бол энэ видеоныхон бичлэгийнхаа доор оруулчихнаа. Тэгэхээр ингээд яагаад ийм байдалд Монгол хүрсэн бэ гэдгийг бол тэнд бол бүр зүгэнсэн юм шиг хэлсэн байгаа. 22 оны ном тий та бүхэн ингээ унших юм бол одоо энэ байдал нь яагаад ийм болцсон. За тэгээд эцэстээ юунд дагуулах вэ гэдгийг хүртэл ингээ зөвнө бичсэн байна. За гэтэл одоо хамгийн хөгжилтэй сонирхолтой нь бол одоо Монгол ардын намын талд ажиллаад тэр үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж өгөөд шагнал магнал элдв юм аваад үндсэн хуулийн цэцэн гишүүн болоод за өөрөө тусдаа хүрээлэн мөрөөлөнтэй болсон нөхдүүд тэр хуульч гээд байгаа хүмүүс бол энэ номыг бол одоо бүр хориглох хэвээр тийм хуульчин социализм үед тийм байсан шүү дээ 20-т ном өдр гэж байсан тийм энэ бол одоо үндсэн хуулийн эсрэг чиглэсэн ийм агуулгатай номоо өдр гэж ингэж хэлсэн байлээ. Тэгээд өөрсдийн шүүмжлэхлээр өөрсдийнх нь агуулгыг те буруу гэдэг ингээ сайхан улаатал нь хэлээд өгөхлөөр тэгээд одоо эцсэн хүн ална гэдэг шиг сүулдэ ийм аргаар хүртэл одоо тэгээд олон ургалж үзэл тийм үү. За тэгээд судлаачдын
академик эрхчлөөнд лүү халтах гэж оролдож байгаа. Өөрийнхөө тэр хүч чадал, паверыг ашиглах гэж оролдож байгаа хандлага бас гаргаж лээ. Одоо өөрсдөө бол тэр хүмүүс бол их судлаач инээ тэр гэж ярьж явдаг. За үнэхээр тэгээ судлаач юм уу? Тийм бол яагаад одоо бусдын судлах, шүүмжлэх энэ бол академик эрхчлөө гэж маш том эрхчлөө үүдэг энэ чөлөө рүү халддаг юм бэ хэдхэн 2-7 хоногийн өмнө одоо Канадад ажиллаж байгаад за одоо ч Герман руу ирээд ирлээ. Одоо англи хэлтэй ертөнцид бол Монголын тухай хамгийн том Mongolia Focus гэж блогийг ажилуулдаг Julian Derkс бол Монголд академик эрхчлөөний индекс ингээд бас унлаа гэсэн блог пост оруулсан байсан. Тэр пост гэсэн би энэ доор линкийг оруулчин та нар уншаарай гэж хэлж ярьж байгаа энэ үед хүртэл ийм юм ярьж байгаа буюу мэдээж тэр хүмүүс бол өөрсдийн хувийн зорилготой л байсан учраас ардын намын тэр хүсэл тэмүүлэлт сайхан ажиллаж өгөөд тэр албан тушаал янз бүрийн нэр цол элдв юм ингээ аваа явсан тэр бол тодорхой хөлчт нь хоорондоо ч гэсэн яриа байж идэг ийм зүйл нөхцөл байдалд ийм академик эрхчлөөний индекс унахад хүртэл ийм хувь нэмэр судлаачид нь өөрсдөө оруулчаад сүүлдээ ингээд янз бүрийн материал болон сунгаад байж байгаа нэг сонирхолтой. За тэгэхээр энэ 19 он 23 онд хийсэн энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр өнөөх манай одоо намын дарга гэдэг нөхөрч зүгээр л намын дарга шүү дээ. Ерөнхий сайд болж байгаа. За ерөнхий сайд болсноороо бусад гишүүдийг хяндаг, контролдог, өөрийнхөө үгээр байлгадаг ийм атман болох гэж оролддог энэ хандлага юм болвол энэ Баярмаа гишүүн ерөнхий сайд хоёрын хоорондын толилцоон дээрээс илэрч гарч байгаа. Энэ бол зүгээр ерөнхий сайд оюун эрдэнэ гэдэг хүний ааштай, арин шинтэй, муухай ааштай тухайн асуудал биш. Энэ бол ийм тогтолцооны асуудал. За тийм учраас энэ тогтолцоогоо буцааж бид нар янзлахгүй болвол ерөнхий сайд гэдэг хүн чинь одоо Монголын ерөнхийлөгчтэйгөө зэрэгцээд Монголын хаан болцсон. Ингээ Монгол улс гэдэг чинь одоо хоёр хаантай, хоёр тэргүүнтэй нэг юм сонин тогтолцоо угсарсан байгаамаа гэдгийг маш том одоо симптом буюу шинж тэмдэг идэ бээр нь болсон нэг ийм үйл явдал өнгөрсөн 7 хоногт болоод өнгөрлөө. За тэгээд та бүхэн линкээр оруулсан судалгаануудыг уншаарай. За эргээд хэдүүлээ эх 7 хоногийн дүүлээ шуугнаараа эргээд уулзцгаая. Баярлалаа.